За сайн юм байна хаа. Сайхан шинэлсэн хаа. Оо сайхан. За олон газараа шинэлээд Алтмог их цуглуул. Оо сайхан. Ерөөлөр бол үнэхээр сайхан шинэллээ. Шив дулаахан газруудаар хонол тэгэл ингээл байранд ортлоо ингээл явж л байна. Шинэлгээ сайхан боллоо. Чи сайхан шинэлв? Би сайхан шинэллээ. Одоо үүлийн өөрийн тухай та нэг ярих гэдэг байна шүү дээ. Тий. Бодлоо л хуваалцъя гэдэг байна шүү дээ. Өөрийнхөө амьдралын тухай энэ яг нэг олон нийт энэ одоо Монголын ард түмэнтэйгээ нэг өөрийнхөө амьдралыг хуваалцъя л гэдэг байна шүү дээ. Тэмээ өнөө гэхдээ энд бол өрөвдөх гэсэн нинжин сэтгэлээр гордлох тээж би бол яриаггүй. Хэн нэг нь алдаж амьдрахаа ерөн зогсоогоосоо л гэж бодсон. Үүлийн үрээ гэж одоо энэ бол ерөн мэдээ орж ирсэн цагаасаа үүдэн шууд ургаж эхэлсэн тэр мөчөөс эхлээл тэр үүлийн үр эхэлдэг гэж би боддог л доо. Яагаад гэвэл миний амьдрал одоо ингээ үүдний шууд ургаал одоо эхнийхээ хөхний товчиг ингээд яг хатсан тэр акшн жожигтой ээж алгахад би үйлчээсэн тэр мөчөөсөө л миний тэр хар багын үлийн үртэй холбоотой асуудал ундарч эхэлсэн гэж сандгийн штеп. Надаас өөр хүн бол одоо хүн үдгэж болдгүй гэж бодох юм бол би зэвсэг болно гэж ерөөсө бодож байгаагүй. Шүд гэдэг бол яг миний хувьд бол зэвсэг болоод нэг бусдаас одоо өөрийгөө хамгаалах тэр хэм маягийг бол суралцсан байсан л та. Тэр нь юу вэ гэхээр зодсон их хүн хүүхдийнхээ хонгон дээр одоо өвдөлтөө мэдрэл намайг алгахад одоо тэр үйлч гомрхсон сэтгэлээс л улбаатай шүү. Тэгээ яг вэ хайр дүүрэн гэр бүл тэгш цаашаа одоо бол амьдрын гэсэн тэр хүсэл мөрөөдөл бол үүрлцэн байсан. Яг тухайн үеэс эхлээд одоо 7 настай байхад эцэг маань хаяа авсан ээж маань мөнчнээ алдаад эхэлсэн сурч боловсрох гэдэг юм маань ерөөсөө өөртөө таалагдах гэж одоо хичээл сургууль гэж 10 жил төгссөн байдаг юм аа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр үүлийн үрээр улбаатай нөхцөл хин нэгний одоо буруутай үйлдэлийг ухамсарлах тэр цаг хугацаа эргээд болдог байсан бол би хүүхэд тэр нялх балчир үүдэн шүүд ургасан хүүхэд насндаа очихыг туулын их мөрөддөг байхгүй. Гэхдээ боломжгүй. Ээжигээ ондоож юу? Би асар их гомдож ясан. Ягаад гэвэл энэ 4-р ангид ороод одоо бидний үеэ одоо 80-аад оны кино, Орсын кинон дээр одоо хэцүү хүүхдүүд, хулгайлагдсан хүүхдүүд, жичлүүр худаг гэл дандаа нэг цавуу тэгэл нэг элдв янзын нэг буруу урсгалыг бид нэр өөр дээр бий болгож бусдад туршижсэн тэр туршилтууд маань одоо ядуугийн богинохон ухаан буюу дутуугийн мэдрэмжээ гүйцэтгүүлэх гэсэн тэр хар буруу толб байсан. Эндээс эхлэл миний ээж гомдол зүхрэл тэгэл хэцүү байдалтай намайг өсгсөн гэж боддгийг штэ. Бид нар юм уу? Би. Яагаад гэвэл одоо тухайн одоо ингээд нийгмийн үеч одоо ингээд арх ууж байгаа хүмүүсийн сайхныг харах одоо тэр зодон мүдэнд нь амтархан орохыг хүсэх
Энэ бочимгүй бодлууд бол тэгээд ихлэхээр ер нь хүн дуцгаж гажигдах юм байхгүй гэж өөртөө би болгосон тэр холгаа дээр юу байдгийг тэр муу мухай маань үүл үр гэж яагаад ингэж байдгийг гэхэд би ер нь 5 дугаар ангиасаа пивэрх ууж эхлэв тэр цаг тухай бүрээс эхлэл ээжтэй гар хүрж эхэлсэн байдгиймаа. Тэгээ би бол одоо ингээ үхсний хойно нь хүн харамсаж явдаг. Энэ сэтгэлийн гүн доторх тэр шарха ууч чаддгүй байсантай минь холбоотой бусдыг буруутгахжсэн буруутгал байсан. Тэгэхээр одоо ээжигээ гомдоож исэн хүн бол сайхан амьдрдаг юм байна л гэж одоо хэлэх гээд байна уу те. Тэгтээ ер нь их хүн гэдэг юмыг бол эмэгтэй хүн буюу их хүнний гомдоос хүн яагаад тэр өөдөө урагшаа явал явж чадахгүй. Учир нь юу юм бэ гэхээр мөнгөтэй хөрөнгөтэй хүн бол чаддаг л байх л та. Тэрийг нэг одоо гэр бүл тэр ээж одоо настангууд дээр ирэл нэмлэх зэвчээд ингээл залгалт хийж байгаа хүмүүс согтуу гүлэмцүү ирэл тэр наснаас мөнгө хуугаад аваа гарч байгаа улсууд энэ бүгд л одоо тэр хизээч өөдөө байхгүй гэсэн тэр үйл өөрийн тохиол байхгүй. 30 настай залуу 70 гарцсан бүр 80 төгсөж байгаа эмгэн миний аж миний өмнө орлоо штэ гэд архины хордлохоор одоо ингээд эмчийн цагаа алдаад тусал хийж яхад нь нулимсаа бараа суужсэн тэр хүүхдийг хараад би өөрийгөө харж байсан. Миний ээж их мундаг хүн байсан. Уурлах нь удаан уучлах нь хурдан тийм сайхан сэтгэлтэй их хүн байсан юм байлээ шүү дээ. Ер нь энэ одоо ингээ хүн гэдэг бол над шиг тэнэг хүн бол ерөөсөө тэгжих яастай гэсэн шиг л одоо загинжаасан болохоос биш би ээжигээ нэг ч удаа эргэжүүлэр одоо бодчихсон тусалж исэн ийм зүйл бол бараг л байхгүй байх гэж айдгийг. Мэндэ хаа ингээд таныг одоо ингээд хүмүүс бас ярьж л надсан чихэнд ирж байна. Энэ хүн одоо ингээд өрөвдүүлэх гэж яриад байгаа юм шиг байна энэ гэсэн юм ярьж байна. Тэгээд би бол ингэж ойлгоод байна ш таныг бол залуучууд маань Монголын ирээдүй болсон энэ одоо залуучууд маань ээжигээ бити гомдоогоороо миний амьдралаас туршлага тэ одоо алдаа оноо гэдэг юм энэ зүйлээс туршлага гэдэг юм суугаараа тэ хүн гэдэг ерөөсөө ээжигээ хайрлахгүй болохгүй өөдөлтгүй юм байна тэ ихийн хайр гэж ямар үед нандин зүйл юм бэ эргээд эзэж олддоггүй тийм ээ ийм зүйл юм байна. Тэгэхээр энэ зүйлийг л өөрөөрөө дамжуулаад мессеж өгж байгаа юм болов уу гэж би ойлгоод байна шүү дээ. Бусдаар бол нэг өрөвдүүлэх гэсэн, тэжээлэх гэсэн, тэтгүүлэх гэсэн тийм асуудал бол байхгүй гэдэг ийм зүйлийг бас үзэж байгаа хүмүүстээ бас хэлэх нь зөв баг тий. Яг үнэн чанартай бол би хизээч хинч бол би өрөвдүүлж үзээгүй. Би өрөвдүүлэхдээ л ээжээсээ өөр хүн хайрлуулж үзээгүй. А яагаад би энэ тухай яриад байна гэхээр хэдхэн хоногийн өмнө тэ нэг 21-2-той эмэгтэй хүн согтуу тэр миний одоо очдог G25 гэж зөөр ээж нь гуугаад охин пив уудгаа хараад миний сэтгэл шимшэрсэн юм аа. Яагаад гэвэл би тэр охины тэр хойшд ирээдүгийг би бол өөрийнхөө рол төсөөлсөн. Их хүн хизээ зовж чанахгүй
байгаасаа л гэж би боддгийн. Яг тэгвэл тэнэг хүн миний алдааг битэн завтаасаа би хүнээр өрөвдүүлдэг хүн биш ээ. Хүн өрөвдүүлж хайрлах бас тэр ухаан мөчөд надад бол мэдгүй байгаа ч юм уу гүй ч юм уу бас мэдгүй. Би ямар ч зүйл болсон буруу зүйлийг хийгээд байх юм бол хизээч нэг ядуугийн сэтгэлгээтэй амьдралдаа умбаатай тийм тэр хүн хизээч өөдтэй байдгүй маа л гэж хэлэх гээд байна л та. Яг хүний амьдралын цаг хугацааг бол одоо яаж туулж барж болох юм байна. Гэхдээ хүн бол төрсөн чинь бас нэг хүн шиг амьдрах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлэх гээд байна л тийм. Миний хувьд бол одоо ингээд нас залуу хүүхдүүдийг хараад пиво харих хоорондоо хэрэлдэх эмэгтэй нэрэгтэй бол жүжиглэх хүн барьж удах энэ бол ерөөсөө л ихийнхээ сүүч цагаан сэтгэлдөө зүгээр хар босцол адилхан байгаа байхгүй. Энэ бол би өөрөө тийм амьдрал үзсэн болохоор тэр хүмүүсийг эрт ухаараасаа л гэж бодсон. Тэгэхээр одоо залуучууд маань энэ хар усыг энэ архийг одоо хэрэглэхээ болох хэрэгтэй байна. Тийм ээ? Тийм. Энэ эцэг ихээ гомдоолгүй, эцэг ихийн ачиг сайхан хариулаад зөв сайхан амьдрна гэдэг чи одоо эргэн бүр тийм үүрэгтэй гэж ойлгох нь шүү дээ одоо. Ерөөсөө л энэ хар уснаас хол явах хэрэгтэй шүү гэж л одоо энэ эндээ ах маань хэлээд байгаа. Нэгдүгээр би бол миний оюун бодол миний одоо яг чин хүсэл гэдэг юм маань бол арх уухгүй амьдрал өнөөдрөө уухгүй яваад байх тусам тэр бодол эрэг болоод хин нэгний илүү тэмүүлэх сэтгэл маань бас байдаг. Энэ зүйлээ хөгжүүлэхийн тулд зөвхөн өнөөдөр 24 цагт л энэ бодлоо өөртөө шудраг хандахыг л би хэлээд байгаа юм байна. Энд ахчууд арх уухаа болоод 10 хэдэн жил боллоо. 14 жил лүүгээр. Тэгээ 14 жил одоо ингээд арх уулгүй ингээд болж байгаа. Энэ бол одоо өөрийгөө ялганд хэлж байгаа хэлбэр гэж. Хүмүүс яг нөгөө одоо Монголын нийгэмд ийм л гаднаас нь харахад дүгнэх, үний юу үзэж туулсан амьдралын зам нь л те энэ болгоныг одоо мэдэхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр шууд утгаар нь харагдж байгаа байдлаар нь ч гэдэг юм уу. Үнийг нэг тийм ялгаж харьцдаг тийм юм болчиход байна. Тэгэхээр зүгээр хүн болгонд авахын ухаан бас байна. Хүн болгонд бид нар адилхан л монголчууд нэг эндээ хайртай бай тийм ээ. Одоо мэндэ ах маань одоо ингээд тэр ээжээсээ өвлж авсан байрны газарт ороод одоо ингээд нэг байранд орох гэж хэдэн жил хүлээж авлаа гэж. Би одоо бараг 4 жил рүүгээ орж штэ. Энэ Fuji Holding гэдэг одоо энэ компани бол одоо анх л гэрээ хийгээд одоо бүх одоо тэр амжилт бүтээлгээл гадна үнцг нь харагдж байгаа болохоос гоё сайхан байгаа болохоос биш дотоод төсөл нь бол эхлээгүй байгаа гэдэг тэр энэ зүйл нь манай байрыг хүлээлгээд байл л та. Яагаад тэгэхээр хүн өөрийн гэсэн голонд өөрийн гэсэн амьдрал ахуйтай болно гэдэг бол зөвхөн би мондог би гимсэн би ухаарсан энэрэнгүй сайхан сэтгэлтэй болох гэсэн тийм асуудал болох биш. Зүгээр л зөв амьдрах гэж. Голонтой хүлээж байгаа хүн ямар амьдрал туулаад яаж одоо голонтондоо хинээс авалгаа өгөлдгөө зээлгүйгээр байраа тогтоолоод орно гэдэг энэ сайхан зүйлийг л би хүсэн хүлээж явдаг шүү дээ. Их хүний үлдээс нь нэг ширхэг зүйлийг зарж өргөдүүлнэ гэдэг бол тэнгэрт ээж тэр далд ертөнцийн сүнсэн мөрдөл олигтой байхгүй гэдгийг би бол итгэдэг. Яг тэгвэл хүн өөрөө үхэхэд босхол ч гэсэн хийсэн муулийнхаа үрийн өмнө энэ тэнгэрт байгаа ээжтэй
би шүүгдэд сууж болвол гэж боддог. Тэгээ Зүйл амьдрал. тий. Одоо энэ Мэндэ ахын маань энэ байр савыг одоо ингээд яаж байгаа компани Фүүжи хоол. тийм Фүүжи хоолдинг энэ Энэ одоо хурдан энэ байр савд 4 жил одоо энэ хүн чинь ингээд удамжаар явлаа шүү дээ. Одоо тэгээд энэ өвөл бас ингээд өвлжөнгөө GS25 байв. тэглээ. Ингээд GS25 одоо өдийн насны хүн ингээд удамж энэ юугаар дэлгүүр оршоогоор ингэж амьдрна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэг нь хулгаад хардна. Тэгээ энэ янзын болно хүүхдүүд орж дээрлэх нь ингээл ерөөсөө л миний багада бусдад хийжсэн гим хорыг надад хийхэр би үнэхээр л хүлээцтэй хүлчингүү гэдэг хоёр үгний мөн чанарт итгэж амьдардаг. Яг энийг одоо та үүлийн үрэл гэж бодоод яваад байна. угаасаа л үлийн үйл. Үгүй гэхдээ энэ Фүүжи хоолдинг тэр компани ч одоо бас нэг үүлийн үр гэж байгаа. Мэдээж би яг шударга хэлэхэд манай төр ч гэсэн дутуугийн мэдрэмжийг хүмүүцэн улсад байгаад байдаг болоод тэр уул уурхай тэр газар шороо нутгаа одоо үүрэгийнхээ төлөө мөнгө хуримтлж гин гэж тийм биш байхгүй да. Зүгээр л ядуу амьдрал, ядуу сэтгэлгээгээр үр хүүхдэд одоо унахчих мэдэл гэж бодсон эдийн шуналтай хөдөлгдсөн төрийн хідэн нөхдүүд би үнэхээр л гомддог. Тэгээ энэ компаниуд нь үзэгч харагдал нь бас манайхан шеэрлээд өгөх хэрэгтэй. Одоо Монгол нэг хүний эрх гэж нэг айгүй хэцүү юм байна. Би одоо энэ дээр бас тэр одоо ардсан намын хүний эрхийн ороо, хүний эрхийн комисс гэдэг энэ байдаг. Монгол улсын хүний эрхийн комисс гэж байна. Тэгээ энэ үнэхээр одоо ингээ байраа хүлээгээ 4 жил худамжаар явж байгаа энэ хүмүүс хүнийг эрх гэж байгаа бол энэ эрхийг одоо хамгаалаач ямар байдаг одоо тийм гудамжинд амьдрна гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр та нар одоо өөрснөө гудамжинд 1 хоног 2 хоног амьдраад үзэлтэй. Тийм энэ өвлийн хүүтэнд тэгээ 4 жил та нар ингээд яваад үзэх. Энэ чинь бас хүний эрх зөрчигдөд байна. Дээр нь энэ гудамжинд одоо таач хийдтэй. Би одоо 57 урж. 57 ингээд 60 урж штэ баг. Ийм хүн чинь одоо ингээд дээрлхүүлэн, хөөгдөн, туугдэн, янз янзын байдал хулгай зэлгээс хэрдэгдэн тийм ээ. Ийм байдалтай ингээд яваад байна. Энэ хүн чинь одоо ингээд хүний эрх гэж бас байгаа бол зүгээр би өрөвдсөн хайрлсан тухай юм ерөөсөө яриаггүй. Хүний эрхийн ийм нэг мэдрэмж хүний эрхтэй холбоотой энэ бид нар одоо ардсан улсад амьдарч байгаа гэдэг ийм зүйл бас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээ бас бодож санаж ярмаар төр засаг захиргаа энэ одоо хууль дүрм журам байгаа бол энэ хүндээ туслаач. Энэ туслах нь гэдэг нь тэр байранд нь хурдан оруулаач л гэдэг ийм зүйл байна. Бусдаар бол одоо ингээд нэг хандин манд цуглуулад энэ хүнийг нэг сонирн гэдэг юм уу те нэг тодруулаад томруулаад ингэн гэсэн үг биш гэдэг чинь. Энэ нэг тэр компани юу гэж хэлж анх байрыг авсан, байрыг нураасан. Одоо ямар байр барьчаад одоо яг тэр байр нь ягаад ашиглалтанд орохгүй ингээд байдгийг. Энэ дээр нэг хяналт тавиад ингээд цаашааш нэг үргээцэл гэдэг хууль дүрмийн ингэж байгаа. Хүний ёсны нэг ийм зүйлийг л одоо энэ дүүрэг хороо тийм ээ баг энэ одоо шатны энэ одоо хуулийн байгууллагууд энийг нэг ажиллаа хийдэг юм уу энэ зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээч гэдэг л ийм зүйлийг хүсэж байгаа. Тэгээ ах маань бол одоо их гайхалтай ээжийн тухай ээжигээ битгий гомдоогоороо за мөн архитектурс битгий уугаараа гэдэг ингээ ярьж байгаа юм хэрэг энэ ч одоо хүний сайхан сэтгэл байхгүй да тийм ээ. Бусдаар бол одоо нэг янз янзын ийм горилсонгүй шүү дээ. Янз янзын хүсэл санаач байсан зүгээр би тэгж л ойлгож байна тийм үү. Ер нь хүн өөрийнхөө туулсан амьдралд лиг хожоо ухаардаг. Монгол хүн 60 хүрэж ухаараад 61-т насурдаг гэж ярьдаг тийм ээ. Гэхдээ намчлал гимшилгүйгээр бол одоо утгаа алдаад ингээ амьдраад яваад байсан бол өнөөдөр би хорвоод
би ингээд ярилцлага өгөөд бити тэнэгэл биш бол миний алдаг бити давтаасаа гэж хэлж байгаа л дээ. Би Монголын эрүүл мэндийн яамд нэг бол маш их талархалтайгаар байдаг. Ялангуяа энэ хаавал дүүргийн одоо эмнэлэг одоо мэдрэлийн эмч одоо их заяа тэ одоо ингээд удирдлагууд нь бол үнэхээр баярлж талархдаг илэрхийлэхийг үнэн сэтгэлээс хүсдэг. Өвөл болгон намайг сар болоогүй байхад ингээд бүжүүлэл явж байгаа. Одоо ингээд хэвд гэл 7 хоногор ингээд сард 2 удаа хэвдүүлдэг. Эдгээр хүмүүсийн одоо ажил үйлс нь сайхан байгаасаа тэ энэ төр гэдэг юм дагаа энэ нэг 126 гишүүн эхийн умаанаас гарахт нь их баригч гэж эмч байдаг болохоор одоо тэр свиш одоо цалин бүлүүл нэмэх тэр нь одоо яагаад одоо болдгүй юм бэ? Цэцгнээс төрсөн бол энэ нөхдүүд одоо ингээд улсаа худалдаад явах нь аргагүй байх. Цэцгнээс төрөөгүй ихээс төрөхдөө ихийн умаанаас гарах тэр толгойн чинь барьсан хүн чинь их баригч эмч байдаг шүү. Тэ энийг ойлгож байгаа юм болов? Би ерөөсөө мэдгүй байна. Одоо ингээд Ахмадууд байна. Одоо Монгол улс хэний хүчинд энэ бүтэн байгуулалтанд орсон юм бэ? Ахмадууд байгааг бол бид яаж амьдрах байсан юм бэ? Тэтгэр нэмэхгүй байна гэж. Тий, тэтгэр нэмэхгүй. Хоёрдугаар энэ 126 би зүгээр лалрууд гэж хэлэх үг алга. Энэ лалрууд хэний хүчинд одоо ихээс мэдлээд үсэг заалгаад энэ шинтэд ортлоо багшаар талархсан болов юу заалгаж сурч одоо энэ шинтэд түрээд ард түмнийхээ төлөө явж байгаа энэ багш ажилчид Ахмадуудынхаа цалийг нэмдэггүй болов. Хүслийн бэрхшээлтэй сэтгцэн эмгэгтэй бид нар чагсаал цуглаан хийгээд группийн мөнгө нэмээч гэж хичээс удаа байхгүй. Тэр ловердж авсан тэ сая 200,000 төгрөг өгөөд бидний араас хөөсөлт хүн байхгүй тэр одоо нөгөө юу вэ штэ оюутлогоо нөгөө нэг хувьцаа сая 200,000 төгрөг өгөөл одоо ингээд зарчимч таар одоо юу гэдэг ингээд тэ ингэж хатуурхаад байгаа энэ баячуудын ерөөсөө дутуугүй мэдэн дэр бусдын зовлонгоор тоглож сурсан залрууд л байхгүй дөө. Би үнэхээр гомддог төрд бол үндэ хэцүү. Тэгээ яг хуу би ганц одоо үний юм хэлэхэд бол их хүн яаж зовсон тэр зовлонг бол хувь хүн өөрөө биеэр төлж багтуулж цааш сэтгэл зүгээр тэр гомдол хорслоо ингээд тавьж чадахгүй бол улам ингээд доошоо ороод яваад байна. Яг нөгөө одоо ингээд манай улсын их хурлын энэ гишүүд ерөнхийлөгч нарын эхнэрүүд ч гэдэг юм уу те ээжүүд нь ч гэдэг юм уу бүгдээрээ сайхан амьдарч байгаа баг. Гэхдээ энэ Монголын ард түмний мянган эхчүүд өнөөдөр бас маш гомдолтой л байгаа бах тийм ээ. Тэгэхээр одоо энэ хүмүүс бас үүлийн үргэж бас байгаа юм болов гэж одоо адилхан бас бодоод байгаа шүү. Би 130 мөрөх айл тэгтлээ одоо гишүүний одоо нөмөр нөлөөгөр хагартлаа байжад сайн сайхан явна гэж байхгүй шүү дээ. Угаасаа би одоо яг үннийг хэлэхэд зүгээр худалдагдсан шүүх засаглал Монголд бол газар авсан болохоор би саяны 16 настай охины тэ их хүн ирээдүйн их хүнийг мөчлөө хаалсан тэр алуурсан гяндлуулах нь яах вэ? Амьд гарахгүй. Тэр хам
ичгүй тамхи татаад зогсож байсан тэр хоёр хүнд яагаад ирүү үүсэхгүй байгаа юм. Багван ерөнхийлөгч байгаа л үз. Тэ өөрөөхдөө яагаад ингээ өөгшүүлээд байгаа юм бэ? Миний амьдралын хамгийн буруу зүйл бол тэр өөрийгөө өөгшүүлдэг, бусдаар ингээд хамгаалуулдаг гэсэн тэр буруу ойлголт бол намайг зүгээр эрүүгийн гэмт хэрэгтнээс болгосон шүү дээ. Багван тэр хинч вэ? Энэ үхэд өргөдөд үхэд хүүхд чинь төлөөс нь орон шорнол болно шүү дээ. Тэгээ нэг бас нэг юм тийм байна. Одоо ингээд яг одоо залуу насндаа алдаж онсон хүмүүс байдаг. Одоо тэгээд тэр улсуудыг энэ бас нэг чин өөрсдийн цаг хугацаараа тэр одоо шорон оронд ч гэдэг юм янз янзын юм цуугаад төлөөсөө төлөө гарч ирж байна. Хүмүүжээд гарч ирж байна. Энэ улсууд дээр одоо ингээд одоо хүртэл ингээд гэмт хэргийн ийм одоо бүртгэл мэдээлэл ингээд бэж идэг. Ажил төрөлд орё гэхэд ийм одоо яар шийтгэл эдэлжсэн байна гэд ажил төрөлд авдгүй. Гэхдээ одоо тэр хүн чи яаж амьдрах юм, тийм ээ? Уцаад эргээд хулгай дэлгийгээ хийгээд гэмтрийгээ хийгээ явах. Нэг нийгэмд алдсан хүнийг бас нэг эргүүлээд одоо хөлдөн хулгайтаар нь зогсоох гэдэг юм уу? Ажил төрөлд авдаг тэр одоо ихсэн юм Монголд ерөөсөй байдгүй юм санагдаад байна. Яг энэ ардчлал гэж нэр би болоод одоо яг эрүүгийн гэмт хэрэг хийгээл одоо 20 хүүхдийн колоноос гарч ясаа одоо бидний үеийн одоо хүүхдүүд бол гэр бүл ажил хөдөлмөр гэж тийм зарлага цогтой гарч ирж ирсэн. Тэгэхэд яг энэ 91 оноос тэр амьдрал ахуй бол ерөөсөө хүнд 20 ангаас гарсан л бол ажил олдохгүй нийгэм яаж хүлээж авдаггүй гэхээр дайсан мэт хүлээж авчихсан. Тэгэл тэрий пян юу гэдэг юм бэ гэхээр сурсан зангаа нэгдүгээр тавьдаггүй. Халаас ухдаг бол би халаас ухаал амьдрасан. Тэглээгээд би үүлийн үрээ нэмсэн. Яагаад ингэж одоо өөрөө ингэж хулгай хийхгүй одоо ингэж нэг сайн хүмүүсийн дунд орсноор би 14 жил одоо ингэж ээжтэй үзүүлсэн зовлонг эмэгтэй хүнд үзүүлэхгүй би хулгай хийдэг байсан бол би хармаа суулгахгүй би арх уудаг байсан бол одоо арх уухгүй явах юмсан гэж олны дунд орсноороо би бурхны хайрын донд амьдарч байгаа шүү дээ. Энэ бол нийгэмтэй юу байсан бэ гэхээр одоо ч гэсэн намайг хаталдсан шүү дээ. Ам үнэрлэн ягаад гэхээр би дээр доор нэг ч хүдгүй. Ямар ч нэг одоо залуу цагта эсвэл хүн зовход утаа байдаг юм уу? Ирээл одоо ингээл үсгэлэн ам үнэрлэн тэгсэн уучлаараа ахааг тохуурах нь юу одоо мэдгүй мэдгүй улсууд бол яагаад буруу амьдрын гэвэл тохон уурах 100 грамм бол хангалттай. Тиймээс тохон уурахгүй явна гэж байгаа энэ зүйл маань өнөөдрийн нийгэмд шударга гэдэг үндслэлээр нь одоо ингээд ажил төрөлтөө болгож нөхөд одоо би боддгийн намайг бол зөндөө ингээ харуул хамгаалтын газраар ингээ ороход ерөөсөл хөгжлийн бэрхшээлтэй настаацсан гэж автгүй шүү дээ. Би орсны чиглэлч хийхээр та удаан хөдөлгөөнтэй байна гэд халцдаг юм биш. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг удаан бай, хурдан бай тэр орц цэвэрлж байгаа бол ширхэг тоосгүй байлгахыг бол би хүсдэг байсан. Одоо бол тэгэл та бол аригчин шавуулах хүн байна. Ахгүй гэхээр хаач очсон өнөөдөр муу үйлийнхээ үрийг би амсч ил гэж боддог. Муулийн үртэйг би шууд холбоотойгоор бол өөртөө бол хүлээж авдаг л та. За захаа тэгээд яг хүн болгонд
зөв амьдрах зам байдгаа гэдэгт би одоо итгэдэг. Тэгээд хоёулаа энэ яриа